За сайн байцгаана уу. Амралтын өдрийн мэндэ. За хүн заавал нийгэм тайлбарлахын тулд оршил хэрэгтэй, тийм ээ. За одоо энэ залуучууд маань ямар эрт ингээд харваад байна те. Харваад өрөөл татанхаа болоод зарим нь ингээд залуугаараа өөд болоод байна. За энийг бас манайхан бас сайн ойлгох хэрэгтэй. Цус өтгөрөлт, тийм ээ. Тэгээд энэ цусан хангамж муу байгаа болохоор би ингэж байгаа гэж бодож байгаа. Цус өтгөрөлтөөс болж байна. За энэ тэгээд энэ янз бүрийн хөдөлгөөний дутагдал. За тэгээд дээрэс нь одоо энэ вакцины асуудлууд байгаа тийм ээ. За тэгэхээр одоо ер нь энэ японочууд одоо энэ хятадууд яага урт наслаад байдгийг гэхээр йогийн дасгал их хийж байна тийм ээ. Гимнастик хийж байна. Дээрэс нь энэ бариа засалт маш их орж байна. Бүтэн биеийн бариа гэдэг чинь одоо энэ бөглөрсөн судас шүрмсийг одоо гүйлгэж өгдөг тийм ээ. За тэгэхээр би одоо энд нэг газар ирсэн. Би одоо өөрөө машин барьдаг болохоор айгүй их ингээ хөөрдөг, шилэн үзүү хөшдөг, үе үеийн тархи руу айгүй хатгаж өвддөг. Өөртөө ён хийдэл хатгаж штэ тархи руу. Тэгэхээр энд нэг газар би ингээд та бүхэндээ бас танилцуулах гэдэг юмаа. Тэгээд ирээд бариулаад би ч бас нурууны асуудалтай. Тэгээд одоо байнга машин барьж хөдөө гадаа явдаг болохоор маш их хөөрдөг, хуян хөөрдөг. За тэгэхээр би сардаа нэг 2 удаа энэ дээр бариулчих тийм аа бүтэн биеийн бариа. Тэгэхээр энэ урт удаа наслах гол үндэс чинь цусны хэрэгэл сайжруулна энэ бариа чинь тийм аа. За тэгээд нэгдүгürt, хоёрдугаарт одоо энэ зангирсан булчин шүрмсийг чинь тавиулж өгнө. Айгүй хэцүү шүү. Бөөр өвдөө яваад байна гэхээр л одоо нурууны энэ үргэн загсан булчингууд чинь зангирцсан, чангарцсан байдаг. Нэг өндөгөө босгод ч юм уу тийм ээ. За ийм байна. Тэгээд энд одоо ингээд энэ нүхт рүү ингээд өгсдөг штэ. Ингээд нүхт рүү өгсдөг. Одоо яг хажууд энэ өндөр байрны урдаасаа 2 дахь орцонд. За нэгийн 74 өгсөн орчны доошо V1 ингээ бариа засал та бүхэндээ танилцуулъя. За ингээд V1 давхарлууга буугаад за үүдэн дээр цэцэгтэй. За энэ байна да. Харис бариа засал массажны газар гэдэг. Эмчилгээний бариа засал хийдэг. За сайн байна уу? За ажил нь сайн уу? За ийм гоё ая тухта тохилог ийм орчинд одоо таны алжээлыг тайлж бариа засал хийж байгаа. Тэгээ би энэ бол одоо сард 2 удаа ингээ бариулцдаг. За тэгээд цусны хэрэгэл сайжирна. Тэгээд зангирсан булчин шүрмс тавигдана. Тэгээд одоо би түрүү хэлсэн шүү дээ. Одоо энэ хятадууд, японочууд яагаад урт наслаад байгаа юм гэхээр ерөөсөө л бариа засал. За ингээд өрөөнүүдийн хальт танилцуулч тийм ээ. За ийм гоё. Өрөөтэй байна. Иш үнэтэй юу? За ингээд. За ийм гоё өрөөнүүдтэй. За тэгээ бариа засал хийлгэж байгаараа манайх. За энд бол ингээ гэр бүлээрээ орж болох юм байна бариа засалтай. За тэгээд дүүгээс ямар бариа хийдэг талаар тийм ээ хэлээд өгөөч хата. Манайх сувгийн бариа, спорт болон цэгэн бариа, офис бариа гэсэн 3 төрлийн бариа хийж байгаа. Ер нь бол хүмүүс ихе биеинд нь таарсан бариануудыг өөрсөнд нь яг тохирох бариаг нь барьж үзээд тэгээд танд ийм бариа тохирохор юм байна гэдэг тухайн хүнтэйгээ үзэж байгаа тэгээд бариа авчдаг байгаа. Ер нь сувгийн бариа нь болохоор нэг цаг 30 минут 2 цаг болдог. Одоо би шүүрдэж байгаа юм шиг нэг ширхэгчлэн бүр шүүж барьж одоо явдаг гэсэн. Одоо бөөрийн сувг жишээлх юм бол барих юм бол хаван хөөгдөх жишээний лимфийн урсгал болон мэдрэлийн системийг бас тайвшруулж өгдөг тийм сайхан бариа байгаа. Спорт болон цэгэн бариа нь болохоор жоохон булчингийн масс руу чиглэсэн нухаж сулж цэгэн даралттай жоох мэдрэл тал руу арай илүү дагнасан одоо нурууны мэдрэл дагнасан өвчин ч юм уу судлын мэдрэл рүү өвдөж байгаа ч гэх юм уу тийм мэдрэл дагнасан өвчинд арай илүү үйлчлэгээтэй. Офс бариа нь болохоор бид нар л офс бариа гэж нэрлэж байгаа болохоос ер нь бол зүгээр ажил талах маягийн хүн зөөлөн бариагаа бид офс бариа гэж нэрлэсэн.
За баярлалаа. Би ч одоо ядарсан үед дээр л нам утчихдээ штэ. Бариулал шүлсээ хоожуулж удах чи айгуу сайн гэсэн. Шүлсээ хоожуулал нилээд унтсан да. За тэгээ манайх ирж үйлчлүүлээрэ, бариулаарай. За баярлалаа.